Улсын их хурлд 3 түүнээс дээш суусан улаан эрхстаа Пүрвийн алтан гэрлээс суралц түүн шиг бай. Улсын их хурлд Дорнод аймгаас нэгэнтээ сонгогдсон Пүрвийн алтан гэрэл алим тарьсан түүнийгээ бойжулсан шигээ ярьж зогсоно. Уг нь бол үр хангаан богдын хүн Дорнодод аж төрж шүлэг бичиж багшилж уухтаа ууж идэвхтэй идэж яваад л улсын их хурлд нэг сонгогдсон. Сонгуул болгоноор аймагтаа очиж би хүний дэд намайг л сонгодог. Улсаа хөгжүүлнэ гэдэг ч увсаа чөлөгтэй хөгжүүлж чадаагүй чойж сүрэн хүрлатар нарын дэргэд мөн гоё харагдаж байгаа биз. Алтан гэрэл төрийн нарийн бичгийн дарга нэг хэсэг хийсэн. Тэрийгэ өчгөөд л инүүхэн баруун тийш цаны базын тийш гараад явчихсан. Газар аваад модыг төрөл төрлөөр нь тарьсан. Жимс ногоог чухам янз янзаар нь ургуулсан. Үхэр авч ирчимсэн мал аж ахуйг жимбэлгэн шар шахсан шиг суудаг. Эрүүл агаарт эрдэм бусын улс төрчихгүй. Хоёр дугуйт зайдалж Монгол дээлэж ахвайлгаад сайхан Монгол гол нь нэм бүтээлч зөв сайхан амьдрахын үлгэрийг урлаж байна. Улсын их хурлд нэг л суусан хүн ийм сайхан хар хоргүй намын төлөв үлгэр жишээ авч төрж байна шүү дээ. Одоогийн улсын их хурлд байгаа 3 түүнээс дээш удаа суусан нөхөд алтан гэрлээс суралцах хэрэгтэй юм а. Бат Эрдэнэ инх болт Сүү Бат болт Хүрлбаатар чойж сүрэн мөнх оргил инх амгалан болорч чулуун даваа сүрэн саран гэрэлгээд өчнөө хүн байна. Алтан гэрэл эд нагтаал хамт улсын их хурлд байсан хүн. Алтан гэрэл алим ургуулж явна. Харин эд яасан улсын их хурлдаас суусаар утаатаа нийслэлээ захирсаар нөхөн жорлонтой улсаа мандуулна гэж сонгогдсоор нүглийн нүдийг гурилаар хурахын үлгэртэй яваага үгүй гэх үү. Та нар алтан гэрлээс суралцал да. Алим яаж тарьдаг, модыг яаж усалдаг, улсын их хурл засгийн сайд дараалан хийлгүүгээр яаж ингийн амьдарч болдог, адаглаад үнэ өхөр хэрхэн шинтэйг судлал да. Ирэх мэдлгүүгээр ингийн аж төрхтөө яаж бүтээлж яаж амьдралын үнэн болоод яруулахныг төгөлдөр урлан ирэх мэдл хэрэгжүүлж болдгийг судлаач, суралцаач. Алтан гэрлийн мод тарьж байгаа үйлс гэхэд та нарынхаас хэд дахин том агуулгатай бүтээн байгуулалт. Хүрэлцэх ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөр ийм л чин нот хүмүүсийн үлсээр бийжих учиртай. Улсын их хурл засгийн газарт ян бидлэн өчнөөн жил суухдаа эдгээр хүмүүс ганц дулааны станц барьчихгүй. Өнөөдөр чойж сүрэнгээрээ урдаас коксчсан нүүрс ахуулаад сууж байгаа түшээд шүү дээ. Ичиж өхмээр. Ийм байж ингэсэн атлаа яаж дахин сонгогдох хүсэл тачаалдаа умбдаг байна. Өөрсдөөс нь өөр төр барих хүнгүй юм шиг, тийм хүн байхгүй юм шиг тийм их ихэрхэл тэднийг энэ хүртэл явуулж. Одоо болсон ойрын ахуйгад тэтгэж ард түмэндээ тусал. Та нар 20-30 жил төрийн толгойд суулаа. Өөрсдөө л баяжлаа. Өөрсдийнхөө ургийн модоо төрөөр тэтгэлээ. Өөрөөр огт гавсангүй. Худлаа гэвэл хөрөн орлогын мэдүүлгүүд чинь хилээд өгнө. Та нар зүгээр алтан гэрлээс суралцаж, энгийн сайхан амьдар, мод тарь, ёс суртахууны мод тарь, эрх мэдлээс ангижирч, эрүүл болохын ухамсараар мод тарь. Энэ том үйлс байх болно. Ард түмэндээ амлаад хийгээгүй ихийн тань нүглийг нэмэлнэ. Ард түмний ой санамж, амасуун амлалт нэхэн. Амлалт цэгмэн.